төрийн албаны зөвлөл түүний ажлын албанаас уламжил болгон зохион байгуулдаг 7-4-10 уламжлалт мэдээллийн цаг маань энэ оны намар цагийн мэдээллийн цаг маань өнөөдөр эхэлж байгаа. За өнөөдөр энэ үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор мөн архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг мөн давхцаад ингээд явж байгаа. Ийм олон ажлууд давхцаж байгаа гэдэг. Тэгээ энэ хүү мэдээллийнхаа цагийг албан ёсоор нээж үг хэлнүү хэмээн төрийн албаны зөвлөлийн дарга Сэдэв Сүрэн таныг дэлгэцэн долон микрофонд урьж байна. Төрийн албан хаагчтай энэ өглөөний минь төргий. Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг төрийн албан хаагчтай энэ шаардлагатай мэдээллүүдийг цаг алдахгүй одоо хүргэдэг энэ 7-4-10 гэдэг үйл ажиллагаа маань одоо уламжлал болоод олон жил болж байна. Бид нэр энэ ажлыг илүү одоо чанартай болгох үүднээс бас төрийн албан хаагчтаас холбогдох саналуудыг аваад ажиллаж байгаа. Монгол Улсын төрийн албаны зөвлөл 2025 оны эхний хагасжилд маш их одоо ачаалалтай үр бүтээлтэй бол ажиллаа гэж бид нэр дүгнж байгаа. Суманд 318 сум 8 тасганд хүч ажиллаж бус сумуудтай нь бол цахимаар холбогдож үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах, мэдээлэл өгөх, хян шалгалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. За үүн дээрээ суурилсан төрийн албаны хаагчдын оролцоог илүүтэй хангасан 7 бүсийн зөвлөгөөнийг бол бас зохион байгуулж, зөвлөгөөнийхөө үр дүнд суурилсан улсын хэмжээний нэгдсэн том чуулганыг бас энэ хагасжил зохион байгуулж, та бүхнийхээ дуу хоолойг төрөөс одоо шийдвэр гаргаж байгаа. Ялангуяа одоо улсын хурал засгийн газрын төвшний одоо удирдах хүмүүс хүргэх юм ажлыг зохион байгуулж, засгийн газраас тодорхой шийдвэрүүдийг бол гаргаж ажиллаа. За энэ одоо шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, энэ шийдвэрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг сүүлийн хагасжилд бол нэлээд одоо үр бүтээлтэй далайцтайгаар хийнэ гэж манай байгууллагаас төлөвлөд ажиллаж байна. 7-4-10 цахим мэдээллийн энэ цаг маань төрийн албан хаагч та бүхэнд хэрэгцээтэй болон зайлшгүй мэдвэл зохих мэдээллүүдийг ингээд шат дараатай хүрэхээр төлөвлөж 10-11 сарын төлөвлөгөөг ямар ч байсан бид нар батллаа. За 12 болон 1 сард хийх ёстой мэдээллүүдийг бол төрийн албан хаагчид болон холбогдох одоо байгууллагуудаас бас санал авч төлөвлөлтөө хийнэ. Энэ төрийн албаны зөвлөлийн манай байгууллагын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны явц процесс үр дүн ямар байна гэдэгт бид нар 10 сард ер нь нэлээд дөрвтэй үр дүн гаргасан мэдээллүүдийг бол өгөхөд төлөвлөж байна. Мөн засгийн газраас энэ төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг бас төрийн албан хаагчдаа хүргүүлэхээр бэлтгэж байна. Улсын хурлаас одоо хян шалгалтын үйл явцыг хэрхэн яаж зохион байгуулж байгаа талаар бас та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгаа. За нөгөө түгээр төрийн албанд хэрэгжиж байгаа одоо нийтлэг олон хууль тогтоомжийн нийцэл энэний хэрэгжилт үүдэн бодит байдал дээр ямар байгаа вэ? Бид нэр энийг илүү сайжруулахын тулд төрийн албан хаагчдаас хэрхэн яаж санал авах, яаж дуу хоолойг нь илүүтэй оруулж ирэх вэ гэдэг дээр бас төлөвлөж байгаа ажлууд байгаа. За энэ талын мэдээлэл бол та бүхэндээ бас хүргэнэ. За таны ажилд хэрэгцээтэй, амьдрал хэрэгцээтэй энэ үндэсний аюулгүй байдлын асуудал болон ёс зүй, төрийн албан хаагчийн ёс зүй, ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, хариуцлага. За ер нь тэгээд төрийн албаны болон төрийн албан хаагчийн одоо үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг бол ингээд цуглуулаар хүргэхээр төлөвлөж байгаа. Хамгийн чухал бас нэг асуудал маань юу вэ гэхээр бидний төрийн албан хаагчийн чадамжийн хүрээг шинжилж баталж байгаа. 2023 онд төрийн албаны зөвлөлөөс ерөнхий чадамжийн хүрээг батлаад түүнийг албан тушаалын тодорхойлолт болон сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд нэвтрүүлээд явж байна. За үүнийг одоо 19 оноос хойш хэрэгжиж байгаа төрийн албаны хууль болон өнөөдрийн хүртэл улсын хурлаас батлагдж байгаа маш олон энэ шинжилсэн эрх зүйн зохицуулалтын хүрээнд зайлшгүй одоо нэмэлт өөрчлөлт оруулах шинжлэх шаардлага гарч байгаад бол үүнтэйгээ нийцүүлээд чадамжийн хүрээгээ шинжлэх ажлыг төрийн албаны зөвлөл бас хийгээд явж байна. За энэ талын мэдээллийг бас та бүхэндээ дэлгэрэнгээр дараа нь хүргэхээр ингээд төлөвлөж байгаа. За өнөөдрийн хурал удирдах байгаа дарга маань сэдв танилцуулгуудаа хийх бах. Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнд бас тодорхой хэмжээний өөрчлөлт орсныг бол та бүхэн бүгд мэдж байгаа. Тэгэхээр дараагийн мэдээллүүдээр төрийн албаны зөвлөлийн эвэлсэн гишүүд, за асуудал хариуцсан газрын дарга нараас
холбогдох төрийн одоо байгууллагуудын удирдлагын гүйцэтгэх албан хаагч нар ингээд тодорхой сэдвийн хүрээнд мэдээлэлүүд хийх юм аа. Та бүхэн манай 74.10 мэдээллийн цагаар зайлшгүй сонсохыг хүсэж байгаа, хэрэгцээтэй байгаа мэдээллийнхаа сэдвийн жагсаалт одоо хүсэлтийг хэрэглэх юм бол бидний тэрийг бас багцааж үзээд 12/2026 оны 1 сарын одоо мэдээлэлтэй оруулах юм боломж байгаа гэдгийг төрийн албан хаагч нартаа бас мэдэгдэе. Ингээд бүгдэнд нь ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд 2025 оны одоо сүүлийн хагас жилийн 7/4 мэдээллийн цагийн нээлтийг хийж байна. Баярлалаа. Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргье. За өнөөдрийн хувьд бол сая хэлсэн. За 21 аймагт энэ жил 21 аймгийн 330 сум одоо зөвлөн туслах хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулсан. Энэний одоо ажлыг одоо яаж зохион хэрхэн зохион байгуулсан, үр дүн нь юу байгаа юм бэ гэдэг талаар эхний хоёр эх 7 хоног буюу энэ 7 хоногт бол ингээд танилцуулга хийнэ. За төрийн албаны тухай хууль. За мөн одоо энэ урт хугацааны бодлогын баримт бичиг алсын хараа 2050 шин сэргэлтийн бодлогын хүрээнд одоо энэ ер нь өмнө нь бол бас яг энэ бүх сумдаар ажиллаж исэн юм бол бас ийм ажил бол хийгдэж байгаагүй. Энэ жил бол төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ой болсон. Энэ ойн хүрээндээ бид нэр ойгоо өгтөж ямар ч хэлээс энэ анхан шатанд ажиллаж байгаа бүрэн албан хаагчтайгаа нэг сургалт зохион байгуулъя, одоо судалгаа авъя гэд ингээд нийт 21 аймгийн 330 суманд бол энэ оны одоо 2 дугаар сар 3 дугаар сард бол бид нар ажилласан. За энэ ажлын хүрээнд бол нийт 147 албан хаагч хамрагдсан. Маш том ажлыг бол зохион байгуулсан гэж үзэж байгаа. За энэ дээр бол за 15 яамнаас гадаад харилцааны яам буюу тэр яамнаас бусад бүх яамдуудыг бол бид нар энд бас яамдын албан хаагчдыг татж оруулсан байгаа. Мөн одоо 30 агентлагийн 59 албан хаагч бол давхарцсан тоогоор одоо 2 дугаар сар 3 дугаар сард бол яг төрийн албаны зөвлөлийн албан хаагч нартай хамт одоо ингээд бүх сумдад бол ажилласан. Энд яг бид бол 330 суманд ажилласан гэж байгаа боловч 318 суманд бол яг хүрч ажилласан. За тэр бусад одоо очиж чадаагүй сумдынхаа албан хаагч нарт бол бид нар цахимаар одоо сургалтын зохион байгуулсан, судалгааг нь авсан, мөн одоо тэр хяналт шалгалтын үйл ажиллагаанд бол хамруулсан байдаг юм аа. За энэ дээрээс ингээд харах юм бол та бүхэн харах юм бол нийт одоо нэг аймагт гэхэд бол одоо 4 ажлын хэсэг болж ингэж явсан. Бүх аймагуудад бол ингээд ойрхон аймагуудыг бол ингээд 2-2-оор нь болгоод ингээд ажлын хэсгүүд нэг одоо 2 аймагт гэхэд нийт одоо 4 ажлын хэсэг бол ингээд тусдаа ажилласан байдаг. За энэний одоо энэ явсан километр юуг нь гаргах юм бол нийт одоо 118,120 мянган километр одоо ийм замыг туулж энэ төрийн албаны зөвлөлийн одоо 53 албан хаагч бол ингээд ажилласан юм байдгаа. За манай ажлын одоо хүрээ зөвлөлийн даргын одоо тушаалаар бол өдөрдөмж гарсан. Энэ 330 суманд ажиллах өдөрдөмж 1-р сард батлагдсан тушаалаар гарсан. За энэ өдөрдөмжийн хүрээнд одоо бид нар яг ямар ажлыг зохион байгуулах юм бэ гэдэг асуудлыг бол энэ дэлгэцэнд харуулж байна. За энд бол суманд бол одоо ер нь нийтлэг энэ 6 одоо төрийн байгууллага байна. За энэ дээр бол 6 төрийн байгууллагатай бид нар зургууланд нь одоо хүрч ажилласан. Энэ дээр бол яг зорилгоо тавиад яг энэ байгууллагууд маань яг тэр сумын одоо алслагдсан аймгийн одоо алслагдсан сумуудад энэ байгууллагууд маань ер нь яг ямар байдалтай одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юм бэ гэдгийг бол бид нар энэ төрийн захиргааны төв байгууллага буюу энэ одоо энэ засгийн газрын агентлагаас явж байгаа энэ албан хаагч нарыг бол та нар одоо яг бодлогыг барьж одоо ингээ үйлчлж байгаа албан хаагч нар тэр анхан шатанд чи яг ямар ажлын нөхцөл нь ямар байгаа юу нь болж байгаа нь юу нь болохгүй байгаа эдрийг очсон хараа гэдэг ингээд ажлын хэсэгтээ оруулсан бас зорилго нь юм байгаа. Тэгээ бид нар 330 сумын одоо албан хаагч нарыг бол одоо төрийн үйлчилгээний гэж одоо ялгахгүй тэнд одоо ажиллаж байгаа төрийн захиргааны, төрийн улс төрийн, за мөн төрийн тусгай, төрийн үйлчилгээний бүх одоо албан хаагч нарыг бол сургалтанд хамруулсан. Очсон сум болгон дээр одоо сургалт хийсэн. За мөн одоо
энэ тушаал шийдвэр энэ холбогдох баримт бичиг юмнуудыг үзээд мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Яг энд бол холбогдох яамдуудаас хүмүүс явсан учраас яг мэрэгжлийн зөвлөгөөнүүдийг бол өгч чадсан гэж үзэж байгаа бид нар. За мөн ерөнхий боловсролын сургууль дээр очиж ажилласан, цэцэрлэг дээр очиж ажилласан, эрүүл мэндийн төв дээр очиж ажилласан, соёлын төв дээр очиж ажилласан. За мөн одоо энэ сургалтанд оролцсон албан хаагч нар болон за бусад энэ сургалтанд хамрагдаж чадаагүй албан хаагч нараас бол бид нэр судалгаа авсан. Нэлээд тодорхой асуултуудтай судалгаануудыг авсан. За мөн энэ хуулиар яг хүлээсэн чиг үүргээ ер нь яг хэрэгжүүлж байгаа яг өнөөдөр яаж хэрэгжүүлээд байгаа юм бэ гэдэг байдлыг нь бол одоо авч үзсэн. Энэ дээр холбогдох зөвлөгөөнүүдийг өгсөн. За мөн иргэд албан хаагчтай уулзаж санал хүсэлтийн сонссон, гомдол мэдээллийг хүлээж авсан. За мөн одоо энэ төрийн албаны зөвлөлийн одоо хөтөлдөг энэ хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системийн хэрэглээг ашиглалтыг одоо шалгасан. Энэ дээр одоо яг хэрэгжилж мэдэхгүй байгаа албан хаагч нарт бол яг тэр сургалтандаа бол ингэж хэрэглэе шүү. Яг хувь хүний одоо энэ хөтлөх энэ модуль одоо өөрсдөө орж одоо эднэрийг баталгаажуулаарай. Мэдээллийнхээ үнэн зөвийг нэгтлээрэй гэдэг яг сургалт бүрээрээ ингэ зохион байгуулсан. За мөн мэдээж одоо төрийн албаны зөвлөлийн нэг гол чигүүрэг байна. Энэ бол өөрөө төрийн одоо албан хаагчийг томилох одоо сонгон шалруулж томилсон энэ хүний нөөцийн шийдвэрийг нь одоо хэрхэн зөв гаргаж байгаа юм бэ? Шалгалт чуулга өгсөн юм уу гэдэг дээр бол хяналт шалгалтын ажлыг бол ингэ зохион байгуулсан. Эдгээр ажлыг бол одоо энэ сум болгон дээр хийсэн 330 сумн дээр бол хийж ажилласан. За судалгаа бид нар авсан. За нийт одоо тухайн үед сум болгон дээр одоо ингээд сургалтанд хамрагдсан одоо албан хаагчдын тоо бол хамгийн ихэнд харагдаж байна. За 36357 одоо төрийн албан хаагч бол яг бичлэн сургалтанд хамрагдсан. Бичлэн болон цахимаар сургалтанд хамрагдсан байна. За тэр доотлолт нь бол бүсээрээ байна. За энэ аймагаараа бол ингээ бас тоонууд нь ингээ харагдаж байна. За энэ дээр бол ингээ яг өндөр дүнтэй тоо гэх юм бол энэ сум одоо олон байдаг одоо Төв аймаг одоо Хөвсгөл аймаг гэхэд бол дандаа ингээ 2000 гаруй ингээ хамрагдсан. За яг энэ хамрагдсан албан хаагч нартаа бид нар бол QR код яг тэнд нь гаргаад энэ судалгаануудаа одоо шууд энэ цахимаар авсан. Энэ дээр бол ямар нэгэн хүний оролцоо байхгүй, буруу одоо нэгтгсэн гэх юм боломж байхгүй. Тэгээ ингээд судалгаа аваад ингээд бүх хүмүүстээ QR кодыг гаргаад та бүхэн одоо энийг ингээд зургийг аваад ингээд судалгаануудаа өгөөч гэдэг ингээд одоо бол гар утасгүй төрийн албан хаагч гэж бол байхгүй. Тэгээ гар утсаараа шууд QR кодыг уншуулад ингээд судалгаанд хамруулсан. Гэвч одоо энэ судалгаан дээр бол ингээд зарим аймагт бол их идэвхтэй хамрагдсан, зарим аймагт бол ингээд маш идэвхгүй хамрагдсан. Энэ дээр ирсэн болон ирээгүй албан хаагч нартай та нар зургийг аваад ингээд байгууллагынхаа дотоод чатан дээр энэ QR кодоо тавиад ингээд аваач ингээд саналыг өгүүлээч гэдэг ингэсэн тухайн үедээ за бүгдээрээ өгж байгаа л гэдэг ингээд яваад байдаг. Төрийн албаны зөвлөл энд ирээд нэгтгээ дүнгээ гаргангууд одоо жишээ нь 36 мянган төрийн албан хаагч сургалтанд яг ингээд хамрагдсан байдаг боловч яг судалгаанд хамрагдсан албан хаагч нь өөрөө 31 мянга гэдэг ингээд 5 мянгаар ингээд буурсан. Бид нар бол энэ дүнг бол өсөх байх. Энэ судалгаанд хамрагдсан тоог бол арай өссөн дүнтэй гарах байхаа гэж ойлгож ирсэн. Яагаад гэвэл нөгөө сургалтанд ирээгүй албан хаагч нар маань одоо тэр байгаа газраас гэрээсээ гэдэг юм ажлын байрнаас одоо ингээ өгөх боломжтой байсан. Гэтэл одоо энэ дээр яг дурдах юм бол одоо энэ Дорнод аймаг дээр бол одоо ингээд 1200 төрлийн албан хаагч одоо сургалтанд хамрагдсан гэж байгаа боловч яг судалгаанд хамрагдсан 331. Өөрөө ингээд сумын албан хаагч нарын маань ингээд хандлага нь өөрөө нэг юм болцсон. Өөрөөсөө ямар ч идэвхгүй. За Хинтээ аймаг дээр байна бас 1670 албан хаагч сургалтанд хамрагдсан боловч 460 албан хаагч гэдэг. Энэ чинь бүх сумдын хэмжээнд шүү дээ. Аймгийн төвийн сум ороод ингээд бүх сумдын хэмжээнд ингээд авч яхад ингээд судалгаанд айгүй юм ингээд идэвхгүй хамрагдсан юм одоо юунууд бол ингээд жишээ нь гарч ирсэн. За нийт бол 31 мянган төрлийн албан хаагч судалгаанд хамрагдсан байгаа. Энэ нь өөрөө яг 226 мянган төрлийн албан хаагч нийт байдаг. За энэ дээрээс бол харьцуулаад үзэх юм бол ингээд 31 мянган бол ингээд хамрагдсан, яг судалгаанд хамрагдсан тоо байгаа. За энэ судалгааны
дүнг одоо ингээд яг аймгийнхаа тэр одоо бүстэй одоо яг хэдэн хувь нь хамрагдсан бэ? Аймагтаа яг хэдэн хувь нь хамрагдсан бэ гэдэг тоо бол энэ дээр харагдаж байна. За говийн бүсийн хувьд бол нийт одоо орон нутгийн хэмжээний одоо нийт говийн бүсийн албан агчдын 23% нь бол ингээ хамрагдсан байгаа. За эндээс хамгийн идэвхтэй хамрагдсан бүсийг ингээ нэрлэх юм бол төвийн бүс. Төвийн бүс дээр бол 42% нь бол одоо ингээ нийт төвийн бүсийн одоо албан агч нарын 42% нь бол энэ судалгаанд ингээ хамрагдсан байдаг юм аа. Ингээд юм байгаа. За бидний судалгааныхаа зарим асуултуудыг зөвхөн ингээд тодруулаад ингээд энэ дээр харуулж байгаа. За энэ дээр албан тушаал дэвшихэд ер нь ямар хүчин зүйлүүд нөлөөлөд байна вэ гэдэг ингээд асуултыг ингээд асууж ирсэн. Одоо тэр улаанаар ингээд тэмдэглэсэн байгаа. За энэ дээр бол ерөөсөө л гол ярьдаг юм намын харьяал, улс төрийн намын одоо энэ харьяаллаар энэ албан тушаал дэвших үйл ажиллагаа бол ерөөсөө орон нутагт байдаг гэдэг нь бол ингээд яг энэ албан агчдын судалгаагаар бол ингээд харагдаад байгаа. Энэ бол одоо хэн нэгэн хүн урьдчилж өмнөөс нь бөглөөгүй яг одоо тэр сумдад ажиллаж байгаа өөрсдөө албан агч нарын яг ингээд бөглсөн асуудал байгаа. За мэдээж тухайн хүний одоо ажлын ур чадвар гэдэг дээр бол хамгийн өндөр хувийг бол бөглсөн байгаа. За энэ дээр бол одоо ингээд танил талаараа яриулах гэдэг дээр бол бас ингээд 6000 гаруй албан агч нар ингээд бөглсөн байх жишээтэй. За дарагтаа сайн харилцаатай бол гэдэг ингээд асуусан. Энэ дээр бол 5000 гаруй ингээд албан агч нар бөглсөн байх жишээтэй. За энэ дээр бүр ингээд хээл хагуул тодорхой хэмжээний хээл хагуулах гэдэг дээр ингээд 2354 хүн ингээд бөглсөн байгаад байгаа. Тэгэхээр ийм зүйлүүд бол бас орон нутагт байгаад байна гэдэг юм бол ингээд харагдаж байгаа. За мөн хэрэгжилтэнд одоо төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэнд одоо саад учруулдаг хүчин зүйл нь юу вэ гэдэг ингээд асуулт байсан. За энэ дээр бол ерөөсө хамгийн их хувийн та бүхэн харж байгаа. Нийт юуны хамгийн их хувь нь улс төрийн сонгуулийн үр дүнгээс хамаарат байна шүү дээ. Сонгуулийн үр дүнгээс тэгэхээр яг энэ дээр бол одоо та орон нутагт одоо ингээд ажиллаж байгаа ялангуяа энэ сумдад ажиллаж байгаа одоо албан агч нарын удирдлагууд маань анхаарах хэрэгтэй. Төрийн алба тэг яг сонгуулийн үр дүнгээр ингээд саад учруулад байна гэдэг ингээд жишээний ийм одоо судалгаанууд ингээд гарсан байх жишээтэй байгаа. За энэ бас судалгааны одоо асуултуудыг ингээд харуулж байна, графикаар харуулж байна. Эрхэлж буй ажилдаа хэр сэтгэл ханамжтай байдаг вэ гэдэг ингээд асуусан. За ингээд хамгийн их хувь нь бол мэдээж би ажилдаа маш их сэтгэл ханамжтай сэтгэл гаргадаг маш сайн байна. Гэтэл энд тэр нэг тодорхой хэмжээний албан агч нар миний ажил сонирхолгүй гэдэг ингээд одоо жишээ нь одоо ийм санал өгсөн байгаа. Би ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг гэсэн байгаа. Ингээд бас тодорхой нэлээд өгнө чи 2.7% гэдэг чинь нэлээд хүний асуудал байгаа. Би ажилдаа маш стресс авдаг учраас ажиллах сонирхолгүй болсон гэдэг ингээд байгаа. Энэ дэр бас яг энэ ингээ бөглөөд байгаа яг энэ асуудлуудыг бөглөөд байгаа албан агч нар маань бас сайн бодох хэрэгтэй. Энэ дэр албадан ажил хийлгэх удирдлагууд маань энэ дэр яг ингээ миний ажил сонирхолгүй байгаа гэвэл таныг төрийн албанд хинж даалгадаж ажилуулаагүй. Тийм учраас та тэр сонирхолтой ажил руугаа бол одоо ингээд шалгалж өгөөд ингээд явах боломжтой шүү гэдэг асуудал байгаа. Хоёрдугаарт одоо энэ удирдлагууд маань өөрсдөө анхаарах хэрэгтэй. Удирдлагууд маань яг яагаад энэ хүн үнэхээр ажлын ачаалал нь их байгаад ингээд байдаг юм уу? Энэ ажлын хуваарлт гэдэг юм нь өөрөө бас зөв явах хэрэгтэй юм байна. Энэ дээрээс бас тэр албан агчдаас гарч байгаа саналууд дээр маш их байсан. Энэ ажлын ачааллыг ингээд зөв хуваарлтгүйгээс болоод ингээд байдаг гэдэг. Ингээд ийм хоёр талтай асуудлууд байгаамаа. Тийм учраас бол бас энэ орон нутгийн удирдлагууд маань өөрсдөө энэ ажил олгогч нар маань өөрсдөө энэ дээрээ бас сайн анхаарч явах хэрэгтэй гэдэг зүйлийг бас хэлэх хэрэгтэй. За энэ дээр хүний нөөцийн мэдээллийн цахим системийн одоо мэдээлэлд одоо баталгаажуулалт хийсэн аймгаар нь ингээ харуулж байгаамаа. Энэ тухайн үед бид нар одоо яг энэ хувь хүний модуль төрийн албаагч өөрөө нэвтрээд ингээ ордог
модуль дээр энэ анкетныхаа одоо үнэн зөв байдлыг нэгтлаач, баталгаажуулаач гэдэг асуудлыг бол энэ 2 3 дугаар сард явахдаа бол бид нар ингээд сургалтандаа ингээд тодорхой чиглэл өгсөн. Тэгээ ирээд бид нар энэ 6 сард энэ тайланг одоо төрийн албан зөвлөлийн хуралдаанаар одоо нэгтгээд энэ бүх 330 сумынхаа тайланг нэгтгээд ингээ оруулахын өмнө буюу одоо тэр энэ өмнөх шар дээр байгаа одоо тэр график дээр харагдаж байгаа зүйлэр бол одоо ингээ нийт одоо хичнээн хувь нь энэ аймагуд дээр аймгийн нийт төрийн албан агчдын хичнээн хувь нь одоо яг энэ дээр ингээ баталгаажуулалтаа хийж вэ гэдэг тухайн үед нь ингээ 6 сарын байдлаар бол ингээ харуулсан одоо юу байгаа. Энэ график харагдаж байна, тоо мэдээлэл харагдаж байна. За тэгээд сая энэ 9 сарын байдлаар бид нэр ахаад нэгтлээ энийг. За энэ дээр үнэхээр одоо энэ Хөвсгөл аймаг гэдэр бол ерөөсө хангалтгүй. Энэ Баян-Онгорын аймаг бол ерөөсө ямар ч хангалтгүй. Ингээд тодорхой чиглэл өгөө та бүхэн энэ дээр ингээд дараа нь судалгаа мэдээллүүд ингээд авахд ингээд юу байд юм а өөрсд чинь хамгийн гол нь хэрэгтэй та нар ийм одоо анкетан дээр буруу зөрүү мэдээлэл орсон байх вэ? Энийгээ зөв нэгтлаач, энийгээ баталгаажуулаач гэдэг ингээд байнга хэлэл ингээд яваад байдаг. Ингээд ямар ч хангалтгүй. Тэгсээр нэ сая 9 дугаар сард ингээд дахиад өгдөнгөө тодорхой хэмжээгээр бол нэмэгдсэн байна. Тэгсээр нэ хангалтгүй байна. Та бүхэн энэ дээр хараар идэвхтэй аймаг бол Нурхан аймаг, Өмнөговь аймаг гэдэг ингээд харагдаж байна. 87.1 одоо 190% гэдэг ингээд харагдаж байна. За тэгэнгүүт эсэргээрээ ганц нэг аймаг дээр энэ нь өөрөө уул нь ингээд 6 сард авсан одоо судалгаа 9 сард бол тодорхой хэмжээгээр одоо нэмэгдэх ёстой албан агч нар баталгаажуулалтаа нэмэгдэх ёстой. Гэтэл нэг 2 аймаг дээр хасагдсан байгаа. 2 аймаг дээр. Гэхдээ яагаад хасагдчих юм бол одоо энэ Дорнод аймаг дээр жишээ нь одоо өмнө нь 57% байсан бол одоо 46% болсон. Энийг бүр гайхаад байгаа. Яагаад ингээ өмнө баталгаажуулсан юм уу буцаага устгах тийм бэ гэдэг ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр энэ аймгийн маань энэ сумдын маань албан агч нар, аймгийн маань албан агч нар бүгдээрээ энэ рүүгээ орж нэвтрэлтээ хийгээ баталгаажуулахын ажлаа хийгээч гэдэг асуудлыг одоо дахиад анхааруулж байгаамаа. Та бүхэн идэвхтэй энэнд оролцоорой гэж одоо хүсэж байна. За энэ болохоор энэ одоо харагдаж байгаа мэдээллүүд маань болохоор хяналт шалгалтын хүрээнд одоо гарсан тоо мэдээллүүд байна. Нийт одоо 330 сумд одоо зөвхөн ТЗ-ийн байгууллага гэх юм бол одоо сумын засаг даргын тамгын газар мөн иргэдийн хурал байгаа шүү дээ. Энэний нийт 763 байгууллагын одоо 3402 одоо албаагч ТЗ-ийн албаагч бид нар яг ингээд хяналт шалгалт хийсэн. За үүнээс бол одоо яг тухайн одоо хяналт шалгалт хийх үед бол 235 зөрчил гарсан байна. 205 одоо 3402 хүнээс 235 хүн зөрчилтэй томилгоотой буюу одоо ингээд энэ нь бол одоо янз бүрийн тооцох юм бол асуудлууд байгаад байгаа. За үүнээс бол одоо яг зөрчлөө ингээд газар дээр нь арилгасан 25 зөрчлөө бол ингээд газар дээр нь ажил олгогч нар маань бол ингээд арилга шийдвэрлсэн юм тоо мэдээлэл байна. За мөн одоо төрийн албан зөвлөлийн хуралдаанд одоо танилцуулахаас өмнө 96 зөрчлөө сайн дураараа арилгасан тохиолдол гарсан. Энэ нь бол одоо тусгай шалгалтаар, одоо чөлөөлөх байдлаар эсвэл одоо тэр томилсон шийдвэр нь өөрөө хууль тогтоомд зөрчиж гарсан, одоо албан агчийнхаа эрх ашгийг зөрчиж гарсан тийм шийдвэрүүд байсан. Тэрийгэ залруулсан. За ингээд нийт одоо 139 албан агч нар бол яг төрийн албан зөвлөлийн тогтоол гарсан. Энэ бол яг төрийн албаны тухай хууль тогтоомжийг бол зөрчиж томилогдсон байна гэдэг бол тогтоол гарсан. За төрийн албаны зөвлөлийн тогтоолыг бол бүх одоо аймагт бол хургуулсан. Бүх аймгийн салбар зөвлөлүүдэд хургуулсан, засаг дарга нарт хургуулсан. Эдгээр одоо албан агч нар одоо удирдлагууд маань сундтаа бол энэ тогтоолуудаа хургуулсан байхаа гэж одоо үзэж байгаа. За энэ тогтоолын хэрэгжилтийг бол бид нар бас төрийн албаны зөвлөлөөс бол бас тодорхой боломжтой одоо зөрчлийг арилгах боломжтой хугацаа олох зорилгоор 6 сард гарсан тогтоолыг 10 сарын 30-ны өдөр дотор одоо зөрчлөө арилгаа
Энэ хугацаанд бол одоо тусгай шалгалтыг зохион байгуулж болох юм байна. Албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй байсан бол батлаад ингээ явах боломжтой юм байна гэдэг үүднээс ингээд тодорхой хангалттай хугацааг өгсөн гэж ойлгож байна. Одоо 10 сарын 30-ны дотор төрийн албаны зөвлөлийн одоо салбар зөвлөл маань бүх сумдынхаа одоо энэ тогтоолын хэрэгжилтийг бол одоо ингээд нэгтгэхэд төрийн албаны зөвлөлд ирүүлэх үүрэгтэй. Энэний хүрээнд бол сая бас 9-р сард бид нэр бүх салбар зөвлөлтөд бас алтан бичиг хургуулсан. За энэ ажлууд маань бол одоо 10 сарын 30-ны дотор одоо хэрэгжих ёстой шүү гэдэг нэг юм асуудал байна. За зөрчлийг ингээд дотор нь ингээ ялгаад үзэх юм бол одоо ингээ ерөнхий шалгалт өгөөгүй хүн 22 хүн одоо жишээ нь одоо төрийн захиргааны албан тушаалд одоо ажиллаж исэн байна. За төр орлон гүйцэтгэгч журам зөрчсөн 2 албаагч гэдэг ингээд албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй 25 хүн гэх. Энэ нь бол голцоо мэрэгжлийн шаардлага хангаагүй. За тусгай шалгалт өгөөгүй бол 178 хүн байсан юм байна. Гэт ингээд тухайн үед бол одоо энэ 235 зөрчил маань бол ийм зөрчлүүд бол байж исэн юм байна. За мөн бид нар үүний хажуугаар төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулсан хэсэгт одоо бас хяналт тавьсан. За нийт бол 1374 байгууллагын төсвийн шууд захирагчийн асуудлыг бол шалгасан. За энэ дээр бол боловсролын байгууллага буюу цэцэрлэг сургууль байна. Эрүүл мэндийн байгууллага байна. Соёлын байгууллага байна. За нийт 205 зөрчил гарсан. 205 зөрчил. За үүнээс бол одоо 76 зөрчлөлийг бол бас ингээд төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө бол арилгасан байна. Энд бол тодорхой хэмжээнд бол тусгай шалгалт өгсөн гэд. За яг ингээд 129 зөрчил бол бас яг ингээд тогтоолд орсон байгаа. За энэ тогтоол дээр бол энэ тогтоолыг бол бас агуулгын бас манай энэ ажил олгогч нар маань өөрсдөө маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ ялангуяа засаг дарга нар. Энэ дээр төрийн албаны зөвлөлөөс бол эдгээр хүмүүсийг шууд чөлөөлчихөө гэдгээр энэ тогтоол гаргаагүй шүү. Зөрчлийн арилгаа л гэдэг ингээ хугацаатай үүрэг даалгавар өгöd байгаа. Тэгэхээр тэр тусгай шалгалтын өгүүлэх асуудал. Тэр сонгон шалгаруулалтын та бүхэн өөрсдөө одоо сул орондооныхоо захиалгыг хургуулах ёстой. Тусгай шалгалтыг авах ёстой. Яг энэ эрүүл мэндийн байгууллага дээр одоо энэ гацаа үүсчээд байгаа. Нөө сайд эрүүл мэндийн сайд нь өөрөө албан тушаалын тодорхойлолтыг жишгээр батлах ёстой. Энийг батлаагүйгаас болоод албан тушаалын тодорхойлолтод батлагдаагүйгаас болоод ингээд сонгон шалгаруулалт зарлагдах боломжгүй нөхцөл байдал ингээд үүсчээд байгаа. Тэгэхээр энэ минийгээ та хэд маань анхаарч үзээд энэ зөрчлийн асуудлыг үнэхээр ингээ арилгах боломжгүй одоо тэр тодорхой тайлбаруудаа яг ямар нөхцөл байдал үүсэж байгаа юм бэ? Ийм учраас одоо ингээ тусгай шалгалт зарлах боломжгүй нөхцөл байдал үүсчээд байна гэдэг ингээ тодорхой тайлбар юмнуудаа бол маш сайн ирүүлэх ёстой. Тэрнээс яг албаа агчдыг ингээ чөлөөлөөд төр орлонгоос нэг төр орлон чөлөөлөөд дахиад төр орлон томлоод идэг. Энэ бол өөрөө зөрчил арилж байгаа хэлбэр биш юм аа гэдгээс анхаарах хэрэгтэй. За сул оронтооны захиалга одоо зарласан зарлаагүй гэдэг ингээд тэр доор харагдчихээн. Нийт одоо 499-өөс бол 454 одоо захиалга нь зарлагдсан одоо сул оронтоо зарлагдсан маш сайн зарлагдчихж байгаа. За мөн төрийн үйлчилгээний удирдах албан тушаал дээр бол бас ингээд 63 зарлагдаагүй гэдэг ингээд том мэдээллүүд байна. Сумдын хэмжээнд. За 330 сумаас одоо явхад одоо ингээд маш их санал хүсэлтүүд хэлж байна сумдууд. За энэ бол мэдээж давхцж байна, маш их давхцж байна. Ерөөсөө зорилго бид нэр төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд улсын хуралд, засгийн газарт төрийн албаны зөвлөлд ингээд өөрсдөө шийдэх боломжтой гин бол одоо ингээд шийдвэр гаргаа явж байгаа. За улсын хуралд бол одоо ингээд эхний баган дээр байгаа энэ асуудлуудыг бол уламжилсан. За мөн засгийн газарт бол энэ бүтэц сумдын бүтэц оронтооны асуудал гэдэг ингээд явсан. За үүний үр дүнд бол засгийн газраас бол хуралдаанаас тэмдэглэл хэлбэрээр шийдвэр гарсан. За төрийн албаны зөвлөлөөс бол энэ албан тушаалын тодорхойлолт гэдэг юмыг бол цаг хугацаа алдахгүйгээр нийтлэгээр нь баталж өгсөн 5 дугаар сар 6 дугаар сар сумын одоо ажиллаж байгаа бүх албан агч нарын
албан тушаалын тодорхойлолт бол батлагдсан. Тийм учраас бол одоо тусгай шалгалт зарлахад бол ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж ойлгож байгаа. За мөн хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим систем ийм Монголиа интеграц хийгээд ингээ уялдуулаад ингээ явж байгаа. За өндөр насны тэтгэврт гарсан ахмад төрийн албанд ажиллахтай холбоотой асуудлаар тэр нэг зөвлөмж байгаа. Тэр зөвлөмжөө бид нар одоо өмнө гарсан тэр зөвлөмж хэрэгжих боломжгүй болсон учраас тэр зөвлөмжөө бас хүчингүй болгож шийдвэрлсэн гэдэг ингээ дараах ажлуудыг бол ингээ хийсэн байгаа. За ингээд засгийн газрын хуралдааны тэмдэглэл гэдэг юм шийдвэр гарсан. За энэ бол одоо ингээд бүх сайд нар одоо ингээд хэрэгжүүлэх газруудад одоо ингээд сайд нарт голцоо одоо яамдуудад ингээд үүрэг чиглэлүүдийг өгч ингээд ажилласан. Тэгэд ийм ажлуудыг бол ингээд зохион байгуулсан байгаа. За тэгээд одоо дараагийн одоо 7-4 үеийн 10 тэгээд дараагийн 7 хоногт явах одоо энэ сэдвэр бол яг энэ одоо зөрчилтэй холбоотой томилгооны асуудлуудыг бид нар тодорхой ярина. Зөрчлөө хэрхэн яаж арилгах вэ? Энэ дээр яах вэ гэдэг ингээд тодорхой юмнуудаа ярина гэж ингэж ойлгож байгаа. За тэгээ энэ дээр яг сумдуудад гараад байгаа нэг асуудлууд нь байна. Энийг бас хэлэх ёстой. Цахим системийн мэдээллийг үнэн зөв одоо оруулахгүй байна. За энэ дээр сая би бас тэр дүнгээр нь харууллаа. Маш хангалтгүй байна. Энийг оруулаач гэдэгт анхаарах хэрэгтэй байна. За мөн одоо албан тушаалтнууд маань шийдвэр гаргахтаа хүний нөөцийн шийдвэр гаргахтаа ерөөсөө маш их алдаатай гаргаж байна. Энэ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэгжилж байна. Тогтоол шийдвэр яг ямар асуудлыг одоо шийдэж байгаа гэдэг чинь мэдээж тэр хууль тогтоомжоор танд одоо бүрэн эрх олгогдсон байх ёстой. Яг ямар асуудлыг шийдэж байгаа тэрнийхээ хууль заалтыг зөв тавих ёстой. Буруу хэрэгэлдэг, за үгийг товчилж хэрэгэлдэг гэдэг ингээд ийм алдаануудаас чинь болоод таны гаргасан шийдвэр чинь одоо энэ хяналтын байгууллага юу төрийн албаны зөвлөл шүүхийн байгууллага дээр очиод ингээд хүчингү болгоод байдаг. Ийм асуудлууд үүсээд байдаг. Тийм учраас энэ гарч байгаа энэ шийдвэртэй маш сайн одоо энэ хуулийнхаа ажилтнаар одоо ингээд маш сайн одоо энэ туршлагатай хүн аваад энэгээр зөвлүүлээд ингээд шийдвэрүүд гаргаж явах ёстой гэдгийг анхааруулах хэрэгтэй. За мөн сул оронтой нөхөх арга хэмжээг хуулийн хүрээнд шуурхай зохион байгуулах ёстой. Дандаа хугацаа хэтрүүлдэг, захиалга өгдөггүй ийм асуудлууд үүсээд байна. За мөн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа энэ хөдөлмөрийн хууль тогтоомжоо сайн одоо яагаад ч баримтлаач. Хөдөлмөрийн хууль одоо хэрэгжээд одоо тодорхой хугацаа шинэ хууль хэрэгжээд тодорхой хугацаа өнгөрч байгаа. Гэтэл хуучин хөдөлмөрийн хуулиар ингээ гэрээ мэрээ байгуулад ингээ яваад байгаа. Ийм асуудлууд байна. За төрийн байгууллагын хууль эрх зүйн мэргэжилтэн бичиг хэргийн ажилтнуудын одоо ур чадварыг маш сайн одоо нэмэгдүүлэх ёстой. Тэгэхгүй яг энэ бичиг хэргийн ажилтан энэ хууль хэрэглээ одоо энэ хууль эрх зүйн мэргэжилтний одоо энэ ур чадваргүйгээс болоод энэ байгууллагын ажил унаад байгаа ийм асуудлууд үүсэж байгаа шүү. Энэ дээр маш сайн анхаараач гэдэг асуудал байна. Төрийн албаагчийн хувийн эргийг төрийн албаны зөвлөлийн одоо хамгийн сүүлд баталсан тогтоол байгаа 600 гэсэн тогтоол байгаа. Энийний хүрээнд авч хэрэгжүүлээч гэдгийг одоо дахиад хэлье. Энэ дээр би явсан сумдуудаа манай одоо албаагч нар бол бүгд одоо хэлээд анхааруулсан байгаа. Энэ өөрөө маш сайн хэрэгжихгүй байна. Энэ хүний хувийн эргийг бол ерөөсөө маш хангалтгүй одоо ингээ хэрэгжүүлж бүрдлээ. Энэ дээр ингээ анхаараач гэдэг ингээ зөвлөмжүүдийг өгөх гэсэн юм аа. Тэгээд одоо миний одоо өнөөдрийн мэдээлэл бол ингээ дүүгээр өндөрлж байна. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. За ер нь төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж байгаа, орон нутагт зохион байгуулж байгаа энэ ажлынхаа үр дүн бид шуурхай мэдээлж явах шаардлагын үүднээс өнөөдрийн мэдээлэл бол орж байгаа. За залгуулад бид хэд эх 7 хоногийн яг энэ цагт ямар арга хэмжээ авч, ямар одоо тогтоол шийдвэр гарч, аль аймгийн ямар суманд, ямар үйл ажиллагаанд одоо мэргэжил арга зүйн чиглэл өгсөн байна вэ? Шийдвэр гаргаж хүргүүлсэн байна вэ? Шийдвэрийнхээ хэрэгжилтийг эргээд одоо шаардах энэ чиглэлийнхээ үйл ажиллагааг бол явуулнаа. Тэгэхээр энэ чиглэл дээр одоо та бүхэн бас мэдээлэлтэй байгаарай гэдэг зүйлийг та бүхэндээ захиж хэлэх байна. За энэ цаг дор бол яг архивын үзлэгтэй холбоотой төрийн албан акт нарын оролцоо жоохон бага байна уу да гэсэн хандлага харагдлаа.
За одоо та бүхэнд нэг зарлал мэдээллийн шинжтэй зарим зүйлийг бас энэ цагийг ашиглаад хэлье гэж бодож байгаа. Хүний нөөцийг хөгжүүлэх Япон улсын засгийн газрын детгэлэгт хөтөлбөр гээд GDS хөтөлбөр буюу энэ нэлийн одоо Монгол улсын төрийн албан хаагчдын чадварыг бэхжүүлэх чиглэлээр Япон улсаас тусламж үзүүлж байгаа томоохон ажлын нэг хэсэг байдаг. Тэгээд жил болгон одоо нэг 15 орчим оюутан одоо докторант Японд явж сурдаг байгаа. За магистрийн хөтөлбөрт нэг 14, докторийн хөтөлбөрт одоо нэг хүн шалгарч явж байгаа сүүлийн одоо 3 жилд. Тэгээ энэ чиглэлийн мэдээллийг та бүхэнд өгүүлэхээр GDS хөтөлбөрийн Монгол дахь одоо зохицуулах газрын мэрэгжилтнийг одоо та бүхэнтэй холбож өгөөд өнөөдрийнхөө мэдээллийн цагийг дуусгана. Ингээд энд анхаарлаа хандуулна уу гэж хүсэж байна. За ингээд инг чимгээг урьж байна. За GDS хөтөлбөрийн энэ оны танилцуулга эхлүүлье. Ерөнхийдөө GDS хөтөлбөр маань 2001 оноос хойш Монгол улсад хэрэгжиж байгаа маш удаан түүхтэй хөтөлбөр байна. Энэ жил 25 дахь удаагийнхаа эсэлтэд зарласан байгаа. Нийтдээ Азийн 20 улсад хэрэгждэг Япон улсын засгийн газрын тэтгэлгээр буюу нийт цод төрөлхтдийн мөнгөөр одоо санхүүжилттэй ийм хөтөлбөр байна. Төрийн албан хаагчдыг чадахжуулах зорилготой 2 жилийн магистр, 3 жилийн докторийн хөтөлбөр байгаамаа. За ерөнхий үндсэн зорилго маань болохоор сурагчдаар дамжуулан төрийн байгууллагуудыг чадахжуулах гол зорилготой. Мөн дээрээс нь Монгол Япон улсын найрамдал харилцааг баттган бэхжүүлэх гэсэн ийм үндсэн зорилгын хүрээнд хэрэгждэг хөтөлбөр байгаамаа. Иймд GDS хөтөлбөрийн суралцагчид нь бол Япон улсад суралцаад байгууллагуудаа эргэж заавал ажиллаад нийгмийн эдийн засгийнхаа хөгжлийн төлөвлөгөөнд гар бие оролцох гэсэн ийм зорилгын хүрээнд бол хэрэгждэг хөтөлбөр байгаамаа. За GDS хөтөлбөр нь 100% тэтгэлэгтэй хөтөлбөр байгаа. Сонгож шалгаруулалт ихснээс хойш бол танаас ямар ч одоо төлбөр мөнгө шаардлагатахгүйгээр Япон улсад 2 жил суралцаад эргэж ирдэг ийм хөтөлбөр байгаа. Тэтгэлгийн ерөнхий агуулгад маань болохоор сургалтын төлбөр, онгоцны тээвз, байр, одоо амжиргааны зардал гэх мэт одоо шаардлагатай бүх 2 жилийн хугацаанд гарах бүх зарлуудыг бол хөтөлбөрийн зүгээс олгодог. GDS хөтөлбөрийн одоо зохион байгуулагч JICE гэдэг энэ байгууллага маань болохоор байнга GDS оюутнуудыгаа дэмжиж байр хайхтанд гэдэг юм уу альва нэгэн данс гэрээ байгуулах гэдэг юм уу эсвэл байр орон хайхад шаардлагатай бүхий л тусламж дэмжлэгийг бол үзүүлдэг ийм хөтөлбөр байгаамаа. За ерөнхийдөө GDS хөтөлбөрийн суралцах чиглэлийг бол 4 жилээр бол батлаад явдаг байж байгаа. GDS хөтөлбөрийн 24-аас 27 онд хэрэгжигдэх хөтөлбөрийн ерөнхий суралцах чиглэлүүдийг бол дэлгэцнээр харуулсан байна. За шараар тэмдэглэсэн энэ 6 чиглэлийн дагуу нийтдээ эдгээр 8 сургууль бол оюутан хүлээж авдаг. Жилдээ магистрт 15 оюутан, докторт 1 оюутан бол хүлээж авдаг. Магистрийн хувьд болохоор суралцах сургуулиуд нь бол энэ 8 сургууль гэдэг тогтоолцсон байгаа. Докторийн хувьд бол сургууль тогтоогоогүй одоо ямар ч төрлийн сургууль байж болно гэдэг ийм байдлаар бол танилцуулга. За 50 дахь шаардлагыг бол танилцуулъя. Та 26 оны 4 сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас 45 настай байх гэдэг ийм шаардлагыг хангах ёстой. Дээрээс нь Монголын итгэмжлэгдсэн ихтэй сургуулийн бакалаврын зэрэг хамгаалснаас хойш та төрийн захиргааны байгууллага, төрийн жинхэнэ албан хаагчаар эсвэл Монгол банк, Монгол Улсын хөгжлийн банкнд 2.5-аас дээш жил ажилласан ийм туршлагатай хүн байх ёстой. За хэлний мэдлэгийн хувьд бол ерөнхийдөө оноо шаарддаггүй ийм хөтөлбөр ямар ч одоо хэлний бэлтгэлгүйгээр одоо хичээлээ үзээд шууд эхэлдэг учраас одоо агсан төвшний англи хэлний мэдлэгтэй байх гэсэн ийм ерөнхий болцлыг л бол тавьдаг байгаа. За дэлгэцэн дээр харуулсан IBT-ээр ITB 500, IELTS 5.5 гэдэг оноотой байх юм бол таны давуу тал болно гэж заасан байгаа. За энэ давуу тал гэдэг маань болохоор GDS хөтөлбөрөөс зохион байгуулж байгаа төвшин тогтоох шалгалтаас чөлөөлөгдөж болно гэдэг ийм давуу тал байгаа. Японы хэлний хувьд болохоор бүр онцгойлон сонгож шалгаруулсан бол нөлөөлөхгүй. 2 орны найрамдал харилцаанд бол хувь нэмэр оруулах гэдэг энэ зорилгынхаа хүрээнд бол давуу тал болно гэж оруулсан байдаг.
За хөтөлбөрт хамрагдах боломжгүй хүмүүсийг болохоор ерөнхийдөө дэлгэсэнд харуулсан байна. Магистрийн хөтөлбөр, магистрийн зэргийг ямарваа нэгэн тэтгэлгээр хамгаалсан эсвэл хамгаалахаар төлөвлөж байгаа эсвэл одоо яг хамгаалахаар одоо явж байгаа ийм хүмүүс маань бол хөтөлбөрт хамрагдах боломжгүй. Мөн дээрээс нь хугацаа цэргийн албанд хамрагдж байгаа, харьяалагдж байгаа хүмүүс бол хамрагдах боломжгүй гэж байгаа. За 50 дахь шаардлагын хувьд докторийн хувьд бол багахан өөр байгаа. 26-ны 4 сарын 1-ний өдрийн байдлаар 45-аас доош насны байх ёстой гэж байгаа. Япон улсад магистрийн зэрэг хамгаалсан байх гэдэг ийм боловсролын шаардлагыг бол тавьдаг. Япон улсад магистрийн зэрэг хамгаалаад эргэж Монголдо ирээд 2.5-аас зээлжил төрийн жинхэнэ албан хаагчаар эсвэл Монгол банк, Монгол Улсын хөгжлийн банкнд ажилласан байх ийм албан хаагчид бол докторийн хөтөлбөрт хамрагдах боломжтой. Дээрээс нь нэмэлт нэг шаардлага байдаг. Тэр нь болохоор эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байх. Эсвэл хэвлүүлэхээр төлөвлөсөн одоо тодорхой төлөвлөгөөтэй хүн бол хамрагдах боломжтой гэж заасан байгаа. За түрүүн хэлсэн докторийн хөтөлбөрт аль ч сургуульд өргөдөл гаргах боломжтой. Гэх зарчмын хувьд бол магистрийн зэрэг хамгаалсан одоо сургуульдаа суралцсанаа гэж заасан байдаг. За магистрийн хөтөлбөрт 10 сарын 27-ны өдөр хүртэл, докторийн хөтөлбөрт 12 сарын 8-ны өдөр хүртэл өргөдлийн маягтыг бол хүлээж авна. Манай дэлгэрэнгүй танилцуулга бол 10 сарын 3-ны өдөр буюу маргааш 11 цагаас цахимаар 10 сарын 7-ны өдөр танхимаар бол зохион байгуулагдахаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр орон нутгийн албан хаагчид бол 10 сарын 3-ны цахим арга хэмжээнд бол оролцохыг урьж байна. За өргөдлийн маягтыг бол ерөнхийдөө цахимаар гаргах учраас орон нутгийн албан хаагчид гэсэндээ өргөнөөр хамрагдах бүрэн боломжтой. За сонгон шалгаруулалтын ерөнхий процессыг танилцуулах юм бол магистрт бичиг баримтын сонгон шалгаруул мэргэжлийн ярилцлагыг бол тухайн сургууль нь хийдэг. 2 дугаар шатны ярилцлагыг бол багш нь ирээд Улаанбаатарт ярилцлагын шалгалт авчирдаг байгаа. Үүний дараагаар Монгол Улсын засгийн газрын төлөөлөл болон Япон Улсын засгийн газрын төлөөллөөс бүрдсэн удирдах зөвлөл маань ярилцлага авч эцсийн тэнцэгчдийг бол шалгаруулдаг байгаа. За докторийн хувьд болохоор эхлээд нь удирдах зөвлөл маань бичиг баримтын сонгон шалгаруулалтыг хийгээд дараагаар нь ярилцлага аваад үүний дараагаар сургуулийнхаа эсэлтийн шалгалтанд хамрагдах эрхийг олж авдаг. Ийм процессын хувьд бол багахан ялгаатай байгаа. За бичиг баримт бүрдүүлэх энэ бичиг баримтуудын хувьд бол маш энгийн байгаа. Байгууллагаас шалтгаасаа 2 бичиг баримт байгаа. Форматын дагуу боловсруулах байгууллагын ур чадварын тодорхойлолтоос гадна та яг одоо төрийн албанд ийм чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Тэдэн сарын тэднээс хойш ажиллаж байгаамаа гэдэг ийм ажиллаж байгаа нь үнэн гэсэн ийм тодорхойлолтыг шаардлагатай. Бусад бичиг баримтуудын хувьд болохоор зөвхөн өөрөө боловсруулах, өөрөө бэлдэх ийм бичиг баримтууд байгаа. За энэ эдгээр бүрдүүлэх бичиг баримтуудаас хамгийн чухал нь бол энэ богино эссе судалгааны төлөвлөгөө байж байгаа. Богино эссег бол би ийм туршлагатай учраас энэ сургууль ийм зүйлийг ингэж судалмаар байна. Ирээдүйд би ингэх боломжтой юм а гэдэг ийм уялдаа холбоотой 3 төрлийн эссег та англи хэлээр боловсруулад PDF файлаар бол өөрийнхөө өргөдлийн маягтанд хавсрахж оруулах ёстой байж байгаа. За үүн дээрээс анхаарах нэг зүйл нь болохоор ажлын туршлагыг бол өмнө ба одоо гэдэг байдлаар хувааж оруулсан байж байгаа. За үүн дээр болохоор нэг л байгууллагатай нэг л чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан бол зөвхөн одоо гэдгийг бичиж олно. Хэрвээ байгууллага дотор алба хэлсэн өөрчлөгдсөн эсвэл урд өмнө нь өөр байгууллагад ажиллаж байсан бол түүнийг ингээд хуваагаад бичиж болно гэдэг ийм эссе байгаа. За дараагийн маань чухал одоо сонгон шалгаруулалтын гол шалгуур болох судалгааны төлөвлөгөө байж байгаа. Та үнийгээ 700 өгөхтэй дээдлэн 3 хуудас төлөвлөгөө бичээд үнийгээ магистр дэлгүүрөө судалнаа гэсэн ийм бичиг баримт байж байгаа. За үүнийг заавал өөрөө англи хэлээр бичээд заасан форматын дагуу боловсруулаад PDF файлаар бол хавсгаж өгчээж одоо сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой болно.
За бусад бичиг баримтуудын хувьд болохоор ерөнхийдөө таныг боловсролын байдал нь ямар нэг үнэхээр 2 жил ажилласан төрийн албаагч мөн үгүй юу гэх мэтчлэнгээр шалгах байгаа. Одоо энгийн бичиг баримтууд байгаа. 9-10 дээр заасан оноо байдаг бол та хавсаргаж өгч болох байх бол үүн дээр бол шандрах зүйл ерөөсөө байхгүй. ЖДС хөтөлбөр оноо шаарддаггүй гэдгээр онцлогтой хөтөлбөр байгаамаа гэдгийг ойлгоорой. За тэгээд магистрийн хөтөлбөрт хүлээн авч байгаа ихтэй сургуулиас 8 сургуулиас зөвхөн үндэсний бодлого судлалын их сургууль буюу одоо GRIPS гэдэг энэ сургууль маань 1 жилийн магистрийн хөтөлбөр байгаа. За энэ сургууль маань болохоор ерөнхийдөө нэг нэмэлт бичиг баримт шаарддаг сургууль байгаа учраас энэ сургуулийг хэрвээ хөтөлбөр гаргахаар сонирхох юм бол тусгаалan одоо мэдээлэл аваарай гэж зөвлөх байна. За ЖДС хөтөлбөрт хамрагдан одоо суралцсанаараа бол нийгмийн баталгааг нь бол бүрэн гаргаж өгдөг байгаа. Сонгон шалгаруулалтын явцад эргээд ирэхэд нь ажлын байраар хангах уу гэдэг энэ баталгааны хуудсыг байгууллагаар бөглүүлдэг. Мөн дээрэс нь яг явхаас өмнө энэ хүний ажлын байрыг нь 2 жил хадгална. Төгсөж ирээд 2.5-аас доошгүй жил ажиллуулна. Мөн дээрэс нь суралцж байх хугацаанд нэмж хадгалын шимтгэлийг нь төлнө гэсэн ийм 3 талт гэрээг суралцагч байгууллага удирдах зөвлөл гэсэн 3 тал гэрээ байгуулж баталгаажуулдаг байгаа. За үүнийг бол төрийн албаны зөвлөлтөөр цаан байгуулдаг байгаа. За дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол ЖДС төслийн офис болон одоо вебсайтаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Анхаарал тавьсанд баярлалаа. Өнөөдрийн одоо мэдээллийн цаг маань үүгээр өндөрлж байна. За аймаг орон нутаг салбар зөвлөлүүдээс оролцож байгаа төрийн албан хаагчид хэрвээ өөрсдийнхөө сургалтын хүрээнд хүсэж байгаа мэдээлэл бид ийм мэдээллийг одоо дараагийн цагуудаар сонсомоор байна гэвэл бид бас хүлээж аваад судалж үзээд боломжтой байвал энэ мэдээллийг явуулах болно. За ерөнхийдөө бол бид энэ 7/4/10-ыг бол төлөвлөсөн байгаа учраас үндэсний аюулгүй байдал, мэдээллийн технологи, за төсөв санхүүгийн асуудал, хүний нөөц, сонгон шалгаруулалт гээд олон чиглэлээр одоо мэдээллүүдийг бол энэ оныг дуустал явуулахар бэлтгэсэн байгаа. Ингээд өнөөдөр анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За дараагийн мэдээллийн цагаар уулзъя. За баяр та.